зүүнрээ гараа сул. Асаас нь хөлөнгө. Эрхэм хүндэт үзэгчдээ Монгол Алдаан сүрлэг салбар улсын дунд орших усны тунгалаг уулсын өндөр ховд нутгаас бэлтгэн үзүүлж байгаа бидний шууд нэвтрүүлгийн хамгийн сүүлчийн уралдаан буюу Монголын морин спорт үеийнхтэй холбоо үүсгэн байгуулагдсны 25 жилийн хурдан мордын уралдааны хурдан шүтлэнгийн уралдаан гарааныхаа төхөөрөмж рүү явж байгааг бид та бүхэндээ харуулж байна. Одоогоос 25 жилийн өмнө Төв аймгийн Баян Жаргалан сумын нутагт Отрын боргорт өрхөн татаж үүдээ нээжсэн Монголын морин спорт үеийнхтэй холбоо 90 цент хүрч Монгол улсын 28 аймаг 335 сум суурин хамруулсан Монголын нийт уяачдын дунд хурдан морины уралдааныг 25 жилийнхэн ойн баяртай давцуулан тэмдэглэж ховд нутагт болж байгаа энэ наадмын хурдан шүтлэнгийн уралдаанд Шандас дурдан 164 хурдан үрээ гарааныхаа төхөөрөмж рүү явж байгааг манай зурагдаачийн дунд харуулж байна. За өнөөдрийн хурдан шүтлэнгийн уралдаанд Ховд аймгийн Жаргалан сумын уугуул аймгийн алдарт уяач Магмуугийн ганзургийн өнгөрсөн жилийн Ховд аймгийн баяр нааданд түрүү магнат урдсан Сартай Шандбан тамхтай хонгор үрээ 4 номертой мартаж байгаа харагдж байна. Ховд аймгийн Чандбан сумын уяач Батцагааны шараг халдсан үрээ 8 номертой. За Ховд аймгийн Манхан сумын уугуул Монгол улсын их хурлын гишүүн Сандагийн Бямб цогтын шараг үрээ 10 номертой. Төв аймгийн Алтан булаг сумын уяач Нэм тайвангийн Эрдэнэ далайгийн үлсэн Ховд аймгийн Булган сумын уяач Шилгийн их жаргалын Хээр үрээ 59 номертой. За нарын зэрэг бол одоо 164 хурдан үрээ зурхаар угаа гарч байгааг та бүхэндээ харуулж байна. За Ховдын цэнхэр хязгаард бол одоо Монголын олон алдартнууд төрөн гарсан Ховд нутаг бол одоо үнэхээр байгалийн үзэсгэлэн төвс одоо бүрдсэн ийм сайхан нутаг. Алтан хөхий хайрхнаас эхсүүлээд алдарт самбаг руу хайрхан хүртэл одоо аймгийнхан баруун талд байдаг хөгсөрхийн нуруугаад энд бол одоо уулсын өндөр усны тунгалаг энд одоо оршин байдаг энэ сайхан нутаг 5 хайрхны булангийн баруун хавтгаад одоо хурдан шүтлэнгийн уралдаанд шанд сөргөлгөө түүгдаад ирж байгааг та бүхэндээ харуулж байна. Өнөөдрийн энэ уралдаанд шанд сөргөөр гарч байгаа 108 номертой Арханга аймгийн Цахир Тэрэт сумын харьяат Батамгалангийн Адиаватын Харцаг зайр дүрээ 108 номертой мартаж байгаа харагдж байна. За энэ манай зурагдаачийн дунд одоо харалтаа явж байгаа харагдж байна. 55 номертой сайхан цоохор үрээ Ховд аймгийн Жаргалан сумын аймгийн алдарт уяач Эрдэнэ баатрын хурдан цоохор үрээ Хастамхтай цоохор үрээ 55 номертой манай зурагдаачийн дунд харагдж байна. Урд талд нь байгаа 49 номертой сайхан хар шараг үрээ байна. Хинтийн аймгийн Галжир сумын Аюурын амар утын хурдан хонгор үрээ байна. За ингээд нарын зэрэг хурдан үрээнүүд яа. Энэ Өвөрхангай аймгийн Хужир сумын уугуул Монгол улсын Тутмандаа уяач Батхүү өгсний хүү Ганбатын одоо хурдан зайр дүрээ мөн мурдаж байгаа харагдж байна. 598 номертой Ховд аймгийн Чандбан сумын харьяат Монгол улсын Харцаг Нэмагийн Бацаягийн хурдан бороо 590 номертой мурдаж байгаа харагдж байна. 40 номертой сайхан зайр дүрээ манай зурагдаачийн дунд тус харагдж байна. Ховд аймгийн Зэрэг сумын уяач Галиндвийн Алтбаатарын хурдан хөрөн үрээ мурдаж байгаа байна. За энэ дэлгэцний харагдж байгаа 210 номертой Саран дэвсгэртэй сайхан Хастамхтай халтар үрээ мурдаж байна. Ховд аймгийн Жаргалан сумын аймгийн алдарт уяач Батулдын одоо хурдан алтар үрээ мурдсан байгаа байна. За ингээд нарын зэрэг алдарт хурдан одоо шүтлэнгүүд өнөөдөр гарааныхаа төхөөрөмж рүү явж байна. За өнгөрсөн жил даагандаа улс улсын нааданд дайрагдруулсан олон хурдан үрээнүүд энд одоо шанцаас орохоор ирж байгаа. Энэ манай зурагдаачийн дунд харагдаж байгаа 212 номертой мурдсан сайхан алтар үрээ бол Улаанбаатарын хан удургийн харьяат Мегмар сүрэнгийн алтан учир уяачин учирдуулж байгаа сайхан алтар үрээ байна. Тодмондоо Төмөр баатрын алуудрахын унган тамхтай 195 номертой сайхан хонгор үрээ Увс аймгийн Наран булаг сумын уугуул Монголын иргэний агарын тээвэр компани хуулийн хэлтсийн дарга Нэмэг Жаргалын ган тулгын хонгор үрээ 195 номертой Хээр үрээ 159 номертой мартаж байгаа харагдж байна. За өнөөдөр бол Хязаалангийн уралдаан энэний өмнө олж одоо өнгөрсөн жилийн төрийн их баяр нааданд шүтлэн үрээ түрүү магнат урдаж байсан Завхан аймгийн Тусан цэнгэл сумын уяас Төмөр баатрын баяр Жавхангийн унган Увс аймгийн Зүүнгов сумын харьяат улсын Тодмондоо Бичээрийн далайгийн одоо хурдан алтар үрээ түрүү магнат урдалаа. Аман хүзүүнд нь Баян Хонгор аймгийн Баянгов сумын аймгийн алдарт уяач Баяр сайхны Хээр үрээ хурдалаа. Гуравт Увс аймгийн Өндөр хангаа сумын аймгийн алдарт уяач Дайвны Мянбат сайхны хурдан хулаалдсан үрэг улсын алдарт уяач Алтан учир үйж гуравт хурдлууллаа. Дөрөвт Ховд аймгийн
Төв аймгийн Угтал Сайдан сумын харьяат Монгол улсын авраг Давуу Цэрэнгийн Адбаатарын хүү Давааживын хурдан баруурыг Дундгой аймгийн Нэрэн сумын улсын алдарт байж Гүр Үзрийн Баттэрд нойж дөрөв турдлуулаа. Дундгой аймгийн Улзий сумын уугуул Мон уран компаниас хэрэг Бацхуй нарын хүүгийн хүү Дөлгөөний өнгөрсөн жилийн дөрийн их баяр наадан дөрөв турдсан хурдан алин үрэ Айргийн тав турдаж нааданчин олноо байсаглаа. Мөн 6-ад Өвөр Хангай аймгийн Бүрд сумын уяач Пэрэлдэн Бямцрэнгийн хурдан хонгор халдсан үрэ 6 турдалаа. За өнөөдрийн их насны мөрдийн уралдаан өдөөс өмнө өглөө эрт зохион байгуулагчныг Хувь телевиз сүл телевизийн уран бүтээл чамд болон та бүхэндээ шууд дамжуулан үзүүлсэн. Их насны мөрдийн уралдаанд Баян Хонгор аймгийн Баацхан сумын аймгийн алдарт байж Сүрэнживийн инх төрийн төрийн их баяр наадан өнгөрсөн жил дөрөв турдулж байсан ховчиг хэрмэр түрүү магнаа турдалаа. Их насны мөрдийн уралдааны аман хүзүүнд Монгол улсын додмондоо байж Түмэн дэлгэрийн их баярын байсан Увс аймгийн Дүргэн сумын уяа Сайн жаргалын анх баярын Хамар цагаан зайр талцмар аман хүзүүнд турдалаа. Өвөр Хангай аймгийн Уян сумын уяас Даргагийн даван руу борморыг Монгол улсын мандаа байж Ганбаатарын буян дөгтөгүйж 3 турдлууллаа. За өнөөдөр бол их насны мөрдийн уралдаан галтайхан уралдаан болсон. За ингээд шүтлэнгүүдийг та бүхэндээ танилцуулъя. За энэ өдрийн тоосчлт бол ер нь жаахан нэмэгдээд байгаа харагдаж байна. 215 номерт өмөрсөн Архангай аймгийн Жулууд сумын уяач Алтан гэрлийн хурдан хөрөн халдсан үрэ Мөнхтийн Цэрэнж уяач байсан 215 номерт энэ дундаа төтөөтэй өршилж харагдж байна. За ингээд нарийн зэрэг алдартай хурдан үрэнүүд өнөөдөр бас мордож байгаа харагдж байна. 56 номерт өмөрсөн 59 номерт Төв аймгийн Алтан булган сумын уяач 850 аймгийн Эрдэнэтлэг байсан Ховд аймгийн булган сумын Шилгийн их жаргалын ухаан өрөө мордсон байгаа байна. 778 номерт Завхан аймгийн Алдар хаан сумын уугуул Улаанбаатар хотын хан улдүргийн харьяат Ягааны Чойж даваагийн хурдан бор халдсан үрэ 777 номерт Ховд аймгийн булган сумын уугуул Улаанбаатар хотын харьяат Жаданбын сүмбэрдний алаг үрэ 779 номерт Завхан аймгийн Яруу сумын Баян дөржин хээр үрэ 784 номерт нарийн зэрэг мордож байгааг та бүхэн харж байна. За хатан хариус нуураас хойш чон хараахын гол бий. Чон хараахын голын дэнд алдартай хариус нуур бий. За хариус нуур бий, хар нуур бий, дөргөн нуур бий. Монголын цэвэр тунгалаг усны хайсавын тогтож болсон энэ сайхан Ховдын цэнгэр хязгаарт бол Монголын олон эснүүд аж төрөн амьдардаг. Үхрийн бөөр шиг алаг хэрнээ, ихрийн бөөр шиг ижилхэн Ховдын хязгаарт Монголын олон эснүүд оршин тогтнож Монголын угсаатны зүйд тэд өөрийн өнгө эсийг илтгэсэн олон сайхан аж амьдралынхаа хэв маягаар алдарт эх орныхоо түүх угсаатны зүг үргэлжлүүлэн явдаг ийм сайхан ард түмэн бол Ховд нутгийн ард түмэн. 65 номерт нөгөө хувцастай хүүхэдтэй сайхан хээр үрэн дундад төтөлөд ивж байгаа Ховд аймгийн Мөс сумын Амар санаагийн хонгор халдсан үрэ байна. 18 номерт өмөрсөн Ховд аймгийн Ховд хотын уяач Мандал баярын сартай хөрөн үрэ өөрийн унган адуу Буян далай гэж Ховд аймгийн Жаргалан сумын 6 дугаар бүрэн дунд сургуулийн 5 даангийн сурагч 12 настай Буян далай гэж Баян далай гэж хүүлсэн өнөөдөр уралдааны замд гарч байгаа харагдж байна. 20 номерт өмөрсөн Төв аймгийн Жаргалан сумын уяач Ган хуйгийн Алтан сүхийн хурдан зайр дүрэ 20 номерт өмөрсөн байгаа харагдж байна. За энэ бол Монголын удам туяачдын төлөөлөл Ган хуйгийн Алтан сүх уяач. За өнөөдрийн хурдан шүтлэнгийн уралдаанд өрөөнд мордож байгаа харагдж байна. За 1983 оны ардын хувьсгалын 62 жилийн анх баяр нааданд дааг түрүү магнаа турдлуулж байсан санд үж өгдөг хүний ачгүй. За өнөөдрийн их баяр нааданд бол өрөөгээ мордуулсан юм байна. За улсын баяр нааданд 3 жил дараалан төрүүлсэн 1948, 1949, 1950, 1951 онуудын улсын их баяр нааданд 3 дараалан төрүүлсэн Төв аймгийн Жаргалантын уяач Чойжмцын соёолон хэрмэр гэж алдартай хурдан мөр байсан. Тэр бол энэ Алтан сүх уяач. За мөн эд үгдийн өвөө аав нь Монголын удам туяачид юм байгаа. Дундгой аймгийн Эрдэнэ далай сумын уяач Чулууны ганц зүгтийн хурдан зайр дүрэ 20 номерт Алтан сүх уяач байсан мордож байгаа харагдж байна. Шанхан задгай хөлөг мөрдийн хон нуруунд дээр 4-5 наснаас дөрөөн дээрээ тэнцэж өссөн Монголын уралдаанчид хурдан мөр уралдаанч байгчууд өнөөдөр бол ямар нэгэн аюулгүй хүүхэд унаж бэртсэн юмгүй 9 насны уралдаан бол 9-6 нас 3 ангиллын уралдаан үнэхээр дэг журамтай сайхан зохион байгуул сайхан болоо. За байгаль хангаа жаахан тоосчлолтой тоосныг бол өнөөдрийн уралдаан бол ямарваа нэгэн бодлонгүй болсон байгаа. За өнөөдрийн хурдан шүтлэнгийн уралдаан хэдхэн өчийн дараа гарааныхаа төхөөрөмжийн дээр сэргэн
Хов телевиз, сүл телевизийн уран бүтээлч хамт олон өнөөдрийн энэхүү наадмыг Хов хотод Монгол их орон даяар шууд дамжуулан үзүүлж байгаа. Үндэсний соёлыг дэмжигч NTV Group телевизийн уран бүтээлч хамт олон энэ наадмын сүүлд нь одоо сайхан дэлгэрэнгүйгээр та бүхэнд одоо үзүүлэх юм байгаа. За шүтлэнгүүд бол гарааныхаа төхөөрөмжн дээр ирж байна. Торхын улаан уулаас нэлээд урших нь одоо хавтгайгаас хурдан шүтлэн гарааныхаа төхөөрөмжн дээрээс эрэг хэдүүлэн болсон байна. Салуугийн уудамдын өнөөдөр хүн зон одоо унаа өсөг бол одоо машин дэрэг за мөн Монголын алдар турдам хөлөг одоо хөлсөнд ичиж өнөөдөр энэ сайхан ханга 55 хайрхны булангийн баруун хойд утгаагаас одоо хурдан шүтлэн гарааныхаа зурхаа дээрээс эргэнэ. За ховдын ард түмэн бол одоо Монголын үндэсний хурдан мордын уралдаанд олон үеийн турш олон 10 жилийн турш одоо амжилтыг үзүүлж байсан. Монгол улсын арслан Шарбын Манчин хөөгдөг хүн бол ховд улсын баяр наадам төрүүлсэн улсын арслан. За мөн Монгол улсын зан Ховд аймгийн Чондмон сумын уугуул 1964 оны луутнуудын нэг улсын зан Чадраавлын бямбад орж гэж Монгол улсын хөдөлмөрийн баатар Чадраавл гэдэг хүний хүү улсын зан бямбад орж гисэн бол мөн одоо Ховд нутгийн одоо шилдэг сайхан өгчүүдийн нэг байсан. За мөн Ховд аймгийн Чондмон сумын харьяат Монгол улсын зан Жогсмын бат зураг, Ховд аймгийн Мөс сумын харьяат Монгол улсын зан Цэдвийн мегмар сүрэн, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат Монгол улсын харцаг баяр хүүгийн Батулзий тэргүүтээ олон 10 хүчит өгчүүд олон зүүн Эрдэнэ туяачид түрэн гарсны манлай нь бол Монгол улсын манлайгаас Дандан хүү жаажаагийн хүү төвдөн гэж улсын баяр нааданд нэг өдөр 3 насны төрөө хүртэж байсан хүн Монголд өнөөдрийн байдлаар хараахан ахиж төрөөгүй байгаа. Цорын ганц тохиолдол нь бол Ховд аймгийн харьяат Монгол улсын тодмандаас Дандан хүүгийн төвдөн агсан түүний хүү Батцоож өчигдөр одоо дааг төрүүлгээд одоо Аамхан алдрыг үргэлжлүүлж яваа 9 номерд өмөрцөн Архангай аймгийн өндөр улаан сумын аймгийн алдарт байж Лувсан сүрэнгийн бат сайхны хурдан хонгор үрэг Монгол улсын алдарт байж Үржин батмын атар сайхан үйсэн энд явж байгаа харагдаж байгаа шиг байна. 44 номертэй тэр цаатлын сайхан буур үрэ Ховд аймгийн Уянт сумын уяач Мөнх насангийн хурдан бор үрэ. За энэ бол одоо буур үрэ гэж бор үрэ юм байна. За тэр наадалт нь яваа 108 номертэй сайхан хонгор үрэ харагдаж байна. Архангай аймгийн Захир сумын Адья батын хонгор хөрөнгө гэдэг үрэ хамгийн наадалд нь явж байна хонгор үрэ. Архангай аймгийн Захир сумын уяач Батамгалангийн Адья батын одоо хурдан хонгор үрэ хүндэлтэй зуусаа тамагта Төв аймгийн Цээл сумын унган одоо хүрэл шагаа гэж Архангай аймгийн Тариат сумын бүрэн дунд сургуулийн 4-р ангийн сурагч хүрэл шагаа гэж хүнсэн уралдаж байгаа. Уралдахаар гарааныхаа төхөөрөмж рүү орж байгааг та бүхэндээ харуулж байна. За өнөөдрийн их баяр наадмын хурдан шүтлэнгийн уралдаан 14 км-ийн алсаас ирэхэд бэлэн болсон гарааны төхөөрөмжн дээр ярьж байна. За нөгөө алдартай морин нэргээ хоёр цуглах шамтай талбараас Монгол газар шороо туурын хэтэг мэдэрлээ гэдэг шиг өнөөдөр бол Салуугийн уудам дэнжид Монгол их орны үнд цуглан бүрээс ирсэн 1800 орчим хурдан хөлгийн сувдан хөлсөд тусалж энэ дэнжидээр одоо Монголын алдарт хурдан хөлгүүд өнөөдөр бас сайхан хуран чуулж уралдлаа. Энэ бол одоо үндэсний хэмжээний хамгийн одоо сум сайхан баяр наадмуудын нэгэн төрөл болох үндэсний хурдан мордын уралдааныг Монголын морин сүрдэгчтэй холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Жимдэржин Шүгатар тэргүүтээ ээжтэй холбооны тэргүүлэгч Цэгмдийн Гончиг сүрэн, Улд аймгийн уугуул Дэмбэрэл сайхан, Улд аймгийн Дарив сумын уугуул Содморын цэнгийн Мөнх насан тэргүүтээ олон хүмүүс одоо өнөөдрийн энэ наадмыг зохион байгуулахад оролцсон мөн Монгол улсын манлайч Ерөөлт тэргүүнтэй Ховд аймгийн Алтан өнөг уяачдын холбооны тэргүүлэгч гишүүд за мөн Ховд аймгийн засаг даргын хамгийн газрын хамт олон бол одоо зохион байгуулалтанд одоо сайхан оролцож өнөөдрийн наадам боллоо. Торхын улаан уул тэр цаана харагдаж байна. Түүний цаатал тэр үүлэн дунд хөвж байгаа бол алдарт алтан өхий хайрхан гэж Монгол улсын төрийн дахилгатай хайрхан уул одоо тэнгэр баганд нь тэр цаана одоо дүнхийж байгааг манай зураг даачийн дөрөнд одоо сайхан харуулж байна. За өнөөдөр бол одоо төхөөрөмжнийхээ хараар үрээнүүд сайхан орлоо. За аймгийн баруун талд алдарт хөгсөрхийн нуруу байдаг байхаа тийм ээ. За ер нь бол одоо Монголын байгалийн өсгсөн төвс Ховд нутаг бол одоо үнэхээр сайхан одоо цэнхэр хангаа юм аа. Ховд аймгийн Буянт Мянгат сумын нутаг дээр зохион байгуулагдж байгаа багш өнөөдрийн энэ уралдаан. За шүтлэнгүүд өнөөдөр одоо гарааныхаа төхөөрөмжөндөө зэрэгхэд ер нь бэлэн болсон байгаа харагдж байна. Арын үрээнүүдийг бүгдийн сайхан оруулаад зэрэг эргүүлнэ. Ховд аймгийн Зэвсэг нийт бүрэлдэхүүн байгууллагын албан хаагчдын оролцоотойгоор энэ сайхан наадмыг дэг журамтай зохион байгуулсныг та бүхэн дуулах хэрэгтэй.
За одоогийн байдлаар Монгол улсын залуу алдарт уяаж Мягмар сүрэнгийн алтан учир бол одоо 2 төрүү 5 айраг авцаад байх шиг байна. Монгол улсын мандавч Ганбаатарын буян тогтох 1 төрүү 4 айраг авсан байх шиг байна. Монгол улсын алдарт уяаж Гүр Азрын Баттэрдэн 1 төрүү 1 айраг, Монгол улсын дод мандавч Дашдөржийн Мөнхбат 2 төрүү 4 айраг энтергээд одоо энэ гал уяаны хамт олон бол өнөөдрийн энэ наадмыг одоо тун сайхан зохион байгуулж хурдан шүтлэнгийн уралдаан гарааныхаа зурхаа дээрээс эргэхэд одоо бэлэн болсон байгааг манай зурагдаачийн дунд харуулж байна. За хурдан шүтлэн гарааныхаа зурхаа дээрээс эргэхэд бэлэн болсон төхөөрөмжөнд оруулдгүй нь яадаг юм бол доо баруун талын үзүүр юмар төхөөрөмжөнд орохгүй эргэх гээд одоо бас байх шиг байна. За энийг бол гүйцэд сайхан оруулаад эргүүлчих юм бол хэн хэндээ одоо амар юм байгаа юм да. За ховдын цэнхэр хязгаарт багтахгүй болов гэж баг санаа үл зовмор саруулхан сайхан хөндөй юмсан уг нь бүгдээрээ сайхан ороод иргэчүүл ер нь зүгээр юм шиг л одоо бодогдож байна. 20 жил Монголын морин спорт байштай холбооны 25 жилийн Монгол морийг 4249 морь оруулж Генесийн дээд амжилтанд бүрдгүүлсний 8 жилийн зориулсан баруун бүсийн хурдан мордын уралдааны хурдан шүтлэн гарааныхаа зурхаа дээрээс эргэж байгаа мөчийг манай зурагдаачид харууллаа. Агуу их хурдан орны минь алтан тавд нутагт 10 удаа мэт цэцэгдэж байгаа. Энэ олон хөлөг мордын өнгөнийг хэдэн үрээ одоо өнөөдөр цуураахан гараад ирсэн байгааг манай зурагдаачид дунд харууллаа. За 55 номертой мордсон Ховд аймгийн Жаргалан сумын аймгийн алдарт уяаж Эрдэнэ Баятрын цоохор хүрээ 3 дээр гараад ирсэн байгаа бол 4 номертой мордсон Ховд аймгийн Жаргалан сумын аймгийн алдарт уяаж Маамуугийн ганцэргийн одоо хурдан хонгор хүрээ өнгөрсөн жилийн Ховд аймгийн баяр нааданд дааг төрүүлсэн хонгор хүрээ өнөөдөр аман үзүүн дээр гараад ирсэн хөвөлцөж байгааг та бүхэн манай зурагдаачийн дунд харууллаа. 444 номертой мордсон сайхан сайн дураа Ховд аймгийн Дарив сумын аймгийн алдарт уяаж Сүхбаатарын хурдан ягаан үрээ 448 номертой мордсон наадлаар одоо гараад ирсэн уршилж байгаа харагдж байна. 119 номертой сайхан хээр үрээ дунд тал дээр нь Ховд аймгийн Эрдэнэ өргөн сумын уяаж Улаанбаатарын хээр үрээг Дувсан Аравдан гэж уяаж үсэн өнөөдөр нэлээд дэхэн тал гараад ирсэн бол тэр дунд талд нэг ногоон цайж нэмнэтэй сайхан хул үрээ орж ирлээ. За 70 номертой сайхан хул үрээ орж ирсэн 350 номертой Өвөр хангаа аймгийн Учир сумын уяаж Батхуугийн Ганбатын одоо хурдан ухаа өрөө 350 номертой орж ирсэн уршилдаа 470 хэдэн номертой Монгол улсын алдарт уяаж Алтан учрын үе шүртүүлж байгаа өрөө орж ирсэн байна. 113 номертой Цэнгэр цэнцтэй хүүхэдтэй хээр өрөө хамгийн надлаар орж ирснийг манай зурагдаачид дунд харуулаарай. Ховд аймгийн Жандмал сумын Ариад Монгол улсын зам Баатар хүүгийн бүрэн сайхны хурдан хээр өрөө 113 номертой мордсон Сул саталсан Арбат өрөөний ард дээр орж ирлээ. За урдлагын үрээтэй зэрэгцээрэй. За энэ 20 номертой хамгийн надлд байгаа сайхан зэр дүрэг манай зурагдаачид дунд одоо харуулж өгөх шиг байна. За энэ Дундгой аймгийн Эрдэнэ далайн сумын уяаж Чулууны ганцхан зэр дүрэг Төв аймгийн Жаргалантын уяаж Алтан сүх үе журдлуулж байгаа өнөөдрийн одоо хурдан шүтлэнгийн уралдааны үзүүр дээр гараад ирсэн уршилж байгааг харуулж байна. 599 номертой сайхан хээр үрээ тарихны хэдэн үрээн дээр гараад ирсэн мөн уршилж байгаа харагдж байна. 4 дээр гараад ирсэн 599 номертой Ховд аймгийн Зэрэг сумын аймгийн алдарт байж Бүх Чулууны Баатар билгийн хурдан хээр үрээ. За энэ бол одоо өнөөдрийн ховд хурдан байгаар байна. За ингээд 55 номертой өнгөний хэдэн үрээн дээрээ зэрэгцээд очоорой. 55 номертой мордсон Ховд аймгийн Жаргалан сумын аймгийн алдарт байж Эрдэнэ Баятрын цоохор үрээ өнөөдрийн хурдан уралдааныг өнгөлөө гараад ирсэн байна. Ширээтэй саран тамгын Хинтээ аймгийн Жаргалан сумын Адьягийн Наранбаатрын унган тамгата аман үзүүн дээр байгаа баруурайны тамга 599 номертой Ховд аймгийн Зэрэг сумын аймгийн алдарт байж Бүх Чулууны Баатар билгийн зэр дүрээ өнгөрсөн жилийн Ховд аймгийн баяр нааданд дааг төрүүлсэн Ховд аймгийн Жаргалан сумын аймгийн алдарт байж Маамуугийн ганцэргийн хонгор үрээ 4-5 дээр гараад ирсэн байгаа бол 214 номертой Морин дэлтэй халтар үрээ Сүхбаатар аймгийн баруун урд сумын байж Анхбаатрын халтар үрээг Монгол улсын алдарт байж мөн хөтийн зэрэн живсэн өнөөдөр өнгөний хэд дээр гараад ирсэн байгаа харагдж байна. Улаан цамцтай хүүхэдтэй хонгор үрээ Хинтээ аймгийн Галзар сумын аймгийн алдарт байж Аюурын Амраутын хонгор үрээ 5 дээр гараад ирсэн уршиж байгааг манай зурагдаачид дунд нь сайхан харуулж байгаа хаа. Хинтээ аймгийн Галзар сумын байж Аюурын Амраутын одоо хурдан хонгор үрээ за 72 номертой мордсон Аяргийн 5 дээр гараад ирсэн уршиж байгаа харагдж байна. Хамгийн цаадлаар нь ява 87 номертой морсон Арханга аймгийн Өндөр улаан сумын байж Шаруу Жимцэн Батамжунагийн үе журдлуулж байгаа 87 номертой энэ Ховд аймгийн Жаргалан сумын тэгш жаргалын хээр гэдэг үрээ сүүн цэцэл тамгатай Арханган Чимэд Ирчин ганцургийн унган тамгатай хээр уршижлаа. За үзүүрийнхээ төрөйтэй очоод сайхан зэрэгцээ манай зурагдаачийн дуран. За өнөөдрийн одоо хурдан шүтлэнгийн уралдааныг Ховд аймгийн Зэрэг сумын угол аймгийн алдарт байж Бүх Чулууны Баатар билгийн одоо хурдан баруураа хөтөлсөн аман үзүүн дээр нь байгаа 87 номертой Ховд аймгийн Жаргалан сумын тэгш жаргалын хээр үрээ Арханган аймгийн Ихтэмэр сумын харьяа Тодмондоо яаж Монгол улсын авиат эдийн засаг ганц зургийн унган атуу. За аршаа суулж сайхан
За Хинти ангийн галзар сумын уяж аюурын амралтын хонгор үрээ 3 руу орж ирлээ. Тэр цаатлаар нь наадлаар нэг сайхан хээр үрээ орж ирж байгаа харагдж байна. За зөөлхөн арчлаа дугаараа үзэгчдээ. 195 номерт амарчсан Увс аймгийн Наранбулаг сумын уугуул нэмэг чиргалын гандуулгын хурдан хээр үрээ 195 номерт амарчсан 6-7-оор орж ирж байгаа харагдж байна. За өнөөдрийн шүтлэнгийн уралдаан цусал өрсөлдөөн дэхэн уралдаан болох нь дайх. За 400 хэдэн номертой юм байна. Энэ наадлын Улаанбаатар хотын хан улд үргийн залуу улсын залуу алдарт уяас Мягмар сүрэнгийн алтан очрын үеж хурдлуулж байгаа 479 номертой марцсан сайхан хээр үрээ хамгийн надлаар гараад ирсэн уншиж байгаа харагдж байна. Энэ эдэн үрээний өнгөн дээр шүү, хамгийн надлаар биш. 479 номертой марцсан энэ алтан очир уяачийн одоо уяан дээрс марцсан болов гэмээ тэдний тамхтай ийм одоо үрээ байхын 470 номертой юм. Завхан аймгийн тосон сонгосон яриад Монгол улсын додмалдаа байж Галбаатарын урдан бар үрээ байна. Энэ дэлгэцний харагдж байгаа хоёр үрээ. За түүний ард дээрх нь 303 номертой сайхан хонгор зэр үрээ 303 номертой марцсан Увс аймгийн дөргөн сумын сайн жаргалын анх хоёрын зэр дүрэг тодмондоо байж их хоёр үйсэн явж байгаа харагдж байна. За ингээд өнөөдрийн үрээнүүдийн өнгөний үрээнүүд тун урдан байна. 59 номертой тэр Төв аймгийн Алтан булган сумын байж Ням 50-гийн Эрдэнэ далайгийн үйсэн завхан Ховд аймгийн булган сумын Шилэгийн их жаргалын зэр дүрээ 59 номертой марцсан тэр дунд оршижлаа да. За өнөөдрийн хурдан шүтлэнгийн уралдаан үргээл одоо зул задарсан хоошоо хамаагүй сувал тоосон дороош манай жолооч. За өнөөдөр бол одоо за хурдан уралдааны ховд телевиз сүл телевизийн уран бүтээлч хамт олон та бүхэндээ одоо бэлтгэн үзүүлж байгаа. За өнөөдөр бол одоо нарны доор одоо шүтлэн одоо сайхан уралдчихлаа да. Нар одоо Яматын улаангуудын баруун хойд одоо сэртгэр дээгүүр сэрвэлцэж явах үед одоо хурдан шүтлэн уралдаа. За ойрхон дагаарай. За манай зурлаачийн дуран жоохон ойрхон явчаарай. За өнөөдрийн одоо хурдан шүтлэнгийн уралдаан 108 номертой марцсан Арган аймгийн Захир сумын Батмангалангийн Ади аватын харцаг зайрдаг дүрээ 108-тэй марцсан 40-оор явж байгаа харагдж байгаа шиг байна шүү. За урьдчилаад байгаарай. За ер нь бол одоо хурдан шүтлэнгийн уралдааны үзүүрийн өрөөнүүд нэлээд цуурайхан одоо холдоод өвчиж байгаа харагдж байна. Ховд аймгийн Зэрэг сумын байж Бөхчлөөний Баатар билэг Баян үлгийн аймагт болсон хоёр уралдаанд хоёр үрээ зураг дурдлуулсан өчигдөр соёолон халтармар өсөд тав зургаагаар орсон. За өнөөдөр бол одоо чухам яаж уралдахыг нь одоо бүгдээрээ харъя. За сайхан бар өрөө хөтөө гараад ирсэн. Гарсан цагаас гэж өнгөлдсөн Ховд аймгийн Жаргалтан сумын аймгийн алдарт байж Маамуугийн ганцэргийн хонгор үрээ аймгийн алдарт байж Мягмар сүрэн байсан Сартай жандман дамгтай хонгор үрээ 4 номертой үзүүрийн хэдэн үрээн дотор уралдсаар байгаа одоо хойш 20 м рүү орж ирж байгаа хойшилж байгаа харагдж байна. За яваад байгаа Ховд аймгийн Эрдэнэ өрөн сумын уяаж Вандан ишин баярын хээр үрээ энэ дундаа явж байгаа 35 6-гаар явж байгаа. Энэ наадлын хээр үрээ бол Ховд аймгийн Эрдэнэ өрөн сумын уяаж Вандан ишин баярын одоо хурдан хээр үрээ энд явж байгаа харагдж байна. За ингээд өнөөдрийн одоо хурдан шүтлэнгийн уралдааны үзүүрийн үрээр үгэж яахан ойртохгүй морд одоо сайн харагдахгүй юм одоо болсон байгааг та бүхэн харж байгаа хаа. За одоо хурдан шүтлэнгийн уралдааны үзүүрийн үрээд рүү одоо манай зурлаачийн дуран одоо сайхан ойртох хаа. За хурдан шүтлэнгийн уралдааны дунд талд 195 номертой марцсан хонгор үрээ нэг 20-одоор 17-8-аар орж ирсэн хэвээрээ явж байгаа харагдж байгаа шиг байна. Тэр Увс аймгийн Наранбулаг сумын уугуул Монголын иргэний агарын тээвэр компани хуулийн эцсийн дарга нэмэг чиргалын гандуулгын хурдан хонгор үрээ 195 номертой марцсан тэр дунд талд 17-8-аар уршилж байгаа харагдж байна. За дотор талаар нь ороод ивчүүлэг наад машиныхаа. За ингээд өнөөдрийн одоо хурдан шүтлэнгийн уралдааны за ингээд сайхан одоо харуулж ихэд манай зурлаачийн дуранд. За энэ одоо 189 номертой сайхан хээр үрээ манай зурлаачийн дуранд дэлгэцнээ харагдж байна. За 189 номертой Хөвсгөл аймгийн Жаргалтан сумын аймгийн алдарт байж Гом сүрэнгийн хээр үрээ 189 номертой марцсан өнөөдөр өнгөний хэдэн үрээн дээр гарч ирсэн одоо уршиж байгаа харагдж байна. 189 номертой энэ дэлгэцнээ харагдж байгаа 368 номертой марцсан сайхан хар үрээ. За зүс нь одоо харал юм шиг харагдаад байна. Төв аймгийн Угтаал сумын байж Баян жаргалын Баттургийн хар үрээ байна. Улсын баяр наадам нартын хөвсөлтөд 97 жилийн ойгоор хурдан одоо үрийг хурдан алиун газаргаа түрүү магнат хурдлуулж байсан уяач гэдгийг нь бол одоо манай үзэгчид одоо сайн мэднэ. За ингээд дутардлынхан замаар сайхан уршаа яваад үзүүрийнхээ өрөөрөө очихгүй одоо арын үрээнүүд одоо тун одоо тоостой 195 номертой. За энэ дэлгэцтэй харж байгаа нэмэг хонгор үрээ нэмнэтэй хонгор үрээ бол одоо Монгол улсын додмолж Ононгийн Батулгийн үйсэн Увс аймгийн Наранбулаг сумын нэмэг чиргалын гандуулгын хонгор үрээ 195 номертой энд явж байгаа харагдж байгаа юм. За тэр дунд бол Төв аймгийн Баян жаргалан сумын Баттурын одоо бидэрт алиун ганцарганы төлс Сартай хар үрээ энэ дундад явж байгаа харагдж байна. За өнөөдрийн одоо хурдан шүтлэнгүүдийн уралдааны арайхан нүрэнүүдээс согтоодох за сайхан үзүүр дээр очиж одоо хамаагүй тоосонд хойшоо суух юм бол одоо эргэж гарч ирж одоо болохооргүй ийм одоо нөхцөл байдал
бидэнд одоо харагдлаа. Монгол улсын дутмандаж Төмөрбаатарын гадуудрын боруур 246 номертой энэ сайхан ухаан өрөө Төв аймгийн Баян дэлгэр сумын ган нөмрийн дэсүгийн халтар үрээ шүү. Энэ цэнгэр цамцлаа шар цайш нэмнэтэй Төв аймгийн Баян дэлгэр сумын байж ган нөмрийн дэсүгийн хурдан хайр үрээ 246 номертой мөрцөн энд явж байгаа харагдж байна. За 136 номертой сайхан боруур энэ гурван үрээнийхээ өнгөн дээр явж байна. Ховд аймгийн Эрдэнэ нүрэн сумын Вандан ишин Баярын одоо хурдан боруур энэ 136 номертой явж байгаа харагдж байна. За энэ дэлгэцтэй харагдж байгаа 11 номертой Ховд аймгийн Чандман сумын Батчулууны Ерөөлтийн халтар үрээн цэнгэр цайш нэмнэтэй 11 номертой энд одоо уршилж байгаа харагдж байна. За ингээд урдлынхан үрээнүүд рүү одоо жаахан төгсгийгээд очиё. За энэ одоо 113 номертой марцсан дэлгэцтэй Ховд аймгийн Чандман сумын Монгол улсын зам Баатар өвгийн бүрүү сайхны хэр халтар үрээ энэ дэлгэцтэй харагдж байна. За ингээд хурдан шүтлэнгийн уралдааны үзүүрийн хэдэн үрээн дээр манай сургалтаачин дуран яах хийхэн завдлагууд одоо ирээд нийлээ доктороо энэ хэд дээрээ энэ хамгийн надлаараа Зовхон аймгийн Тосон цэнгэн сумын Тодмондоо Төмөрбаатарын гадуудрын хурдан боруур энэ хамгийн надлалд нь явж байгаа харагдж байна. За тэр цаадлалд нь одоо Ж тамагтаа сайхан хээр үрээ яваа. 72 номертой сайхан хонгор үрээ бол Хинти аймгийн Галшар сумын Аюурын амар хотын хээр үрээ. За Монгол улсын арцаг Бацаягийн хээр үрээ энэ орж ирлээ. Ж тамагтаа энэ 590 хэдэн номертой байсан байхаа. Энэ Өвөр Ханга аймгийн Уян сумын маяч Даргагийн Даваа нурмын унган атуулсан Ховд аймгийн Чандман сумын Монгол улсын арцаг Бацаягийн одоо Нимагийн Бацаягийн хурдан хээр үрээ энд одоо 594 номертой явж байгаа шиг харагдах юм. За ингээд үзүүрийн үрээнүүд дээр нэг сайхан очиж одоо зэрэгцээ хараад байна. За Ховд аймгийн Чандман сумын Бөгчлөөний Баатар билгийн хурдан боруур өнөөдрийн хурдан шүтлэнгийн уралдааныг өнгөрсөн хэвээрээ. За Монгол улсын мандаж Ганбаатарын буян дөтгөө сүрэ 3 дараа. За энэ 303 номертой аман үзүүн дээр яваа. Дорнод аймгийн Цагаан уул сумын уяач Монгол улсын дутмандаж Төвдөн Сайлтын Бацүргийн унган атуулсан 303 номертой Увс аймгийн Дөргөн сумын Сайн Жаргалын анх хоёрын зайр дүрийн аман үзүүн дээр. За Бөгчлөөний Баатар билгийн боруур нэг зэрэгцээрээ. Ховд аймгийн Зэрэг сумын уугуул Бөгчлөөний Баатар билэг уяач Баруун бүсийн надмаас олон хайраг төрөө авчаасан. За Бөгчлөөний Баатар билгийн боруур Ширэтийн саран тамга гиндэ энийг одоо Хинти аймгийн Жаргалтан сумын Адиагийн Наранбаатар гэдэг адийн тавхта. За жоохон аршаа суучих наач ханах гэдэг өөрөө шүү. Ховд аймгийн Зэрэг сумын байж Бөгчлөөний Баатар билгийн боруур. За аман үзүүн дээр нь Увс аймгийн Дөргөн сумын байж Сайн Жаргалын анх хоёрын зайр дүрийн аман үзүүн дээр Тодмондоо Түмэн дэлгэрийн их хоёр ирсэн. За арчлаарай. За ингээд Ховд Увс хоёр өнөөдөр энэ цэнхэр хязгаартууд холилдож уралдаж байгааг манай сургуулийн дөрөв сайхан харуулаад дараагийн үрээрээ суй. Хинти аймгийн Галшар сумын Аюурын амар хот гэж ардын хувьсгалын 94 жилийн 2014-нд ардын хувьсгалын 93 жилийн хоёр наадмын ихнэсний холмороо түрүү магнат туртуулж байсан ийм уяач өнөөдөр гадарсан бол ард дээр нь Өвөр Ханга аймгийн Уян сумын уяач Даргагийн Даваа нурмын хүү Ганбаатарын үж урдуулж байгаа Монгол улсын арцаг Бацаягийн одоо хээр үрээ шиг л байх юм да. За энэ одоо Монгол улсын дутмандаж Ванзрагчийн бэлэг дэмбэрлийн унган үрээ ард дээр нь Зовхон аймгийн Тосон цэнгэн сумын уяач Төмөрбаатарын гадуудрах Тодмондагийн боруур гэсэн 5 үрээ тасарлаа. За урд Ховд за аршаа сууч. Ховд Увс Хинти за Өвөр Ханга за түүний ард талд нь бол одоо бор үрээ яваа. За энэ одоо халтар үрээ наадлын Ж тамагт халтар бол Монгол улсын дутмандаж Ванзрагчийн бэлэг дэмбэрлийн унган Монгол улсын мандаж Ганбаатарын буян дөгт хуяа салганд харуулсан юм үрээ. За аршаа бүр аршаа сууя. Энийг гараас гүйцсэн суудсан одоо болно доо. За ингээд арын үрээнүүдийг одоо манай сургуулийн дуран сайхан харуулъя. За өнөөдрийн үрээнүүд дотор Ховд аймгийн Чандман сумын Монгол улсын зам Баатар өвгийн бүрүү сайхны халтар үрээ саран одоо тамагтай сайхан халтар үрээ энэ гурван үрээний хамгийн ард дээр нь яваа юм байгаа юм шиг үзэгчтэй. За энэ дэлгэцний харагдж байгаа нь улаан хувцастай хүүхэдтэй сайхан зайр дүрээ нэлээд доохон талаас одоо ширүүхэн өлтөй орж ирсэн уршилж байгаа харагдж байна. 530 номертой мөрдсөн сайхан зайр дүрээ өнөөдөр хурдан шүтлэнгийн уралдааны 4 рүү орж ирсэн уршилж байгаа шиг харагдах юм. За 520 эдэн номертой. За уушлаараа наагур үрээтэй зугурчлаарай. За үүний цаа талд нь яваа хээр үрээ бол одоо Ховд аймгийн Чандман сумын Батчулууны Ерөөлтийн халтар үрээ. Ховд аймгийн Чандман сумын уяач Батчулууны Ерөөлтийн одоо хурдан халтар үрээ энд уршилж байгаа харагдж байна. Тэр урд яваа улаан хувцастай хүүхэдтэй зайр дүрээ 529 номертой юм шиг харагдаад өнгөрлөө. Ховд аймгийн Мянгат сумын Цогтоогийн шарах гэж одоо бүртгэл дээр буруу уртагдсан үрээ байгаа харагдж байна. За энд нэг сайхан зайр дүрээ ингээд задгаа хуулин тамагтай сайхан зайр дүрээ энд одоо мартаж байна. Энэ Ховдтой аймгийн Халиун сумын уяас ган төмрийн жин зөргийн зайр дүрээ биш үү гадаа. Хамган нэг л арга мөн харагдаад байна. За мөн байна. Ховдтой аймгийн Халиун сумын уяас ган төмрийн жин зөргийн зайр дүрээ сая 6 дараа явж байгаа харагдж байна. За энэ бол одоо Өвөр Ханга аймгийн Уян сумын уяас Даваа нурмын Ганбаатарын 594 номертой хээр үрээ өнөөдөр өнгөн дээр нь гараад ирсэн уршиж байгаа харагдж байна. 4-5 дээр гараад ирсэн юм байна. За Даргагийн Даваа нурмын Монгол улсын алдарт уяас Улаан дордож одоо Улаанбаатар хотын Баханга дүргийн гадуутай зөвшөлтөр сургуулийн 4-ийн ангийн сурагч Баттур гэж хүнсэн. За арийнхаа үрээр дахиад суучдаг байж хэдүүлээ сууч. За өнгөн дээр бол Бөгчлөөний Баатар билгийн бор үрээ Увс аймгийн Харьяат Сайн Жаргалын анх хоёрын зайр дүрээ 3 дээр Аюурын амар хотын хээр үрээ 4 дээр Өвөр Ханга аймгийн Даваа нурмын Ганбаатарын уж урлуулж байгаа Монгол улсын арцаг Бацаягийн хээр үрээ юм шиг байна. 5 дээр Төмөрбаатарын гадуудрах юм бор үрээ
За 6-529 номертой Ховлтай аймгийн Халуун сумын Ган нумрын жин зургийн зэр дүрэ бараг л мөн баха 529 номертой мордсон байх бүртгэл дээр хаалга байна. За энэ бол одоо Ган нумрын жин зургийн одоо хурдан зэр дүрэ байх шиг байх юм үзэгчдээ. За ингээд Ховлтай аймгийн Халуун сумын тим байна. Бүртгэл дээр байна. За энэ бол Батөргөл гэж Ховлтай аймгийн 11 настай хүн унсан юм Ган нумрын жин зургийн зэр дүрэ 6-аар орж ирлээ. Адуучин юм Баатар байсан. За энэ харин үрээ харуулчих. Энэ дэлгэцтэй харагдж байгаа Ховлтай аймгийн Жандам сумын Батчулууны ерөөлтийн алтар үрээ нар сарын тамагтай энэ байна. За хайтарслий. За арын хитэн үрээг манай зурагтаачин нуран даруулаад. За энэ арын хитэн үрээн дээр нэмнэтэй хонгор үрээрээд нийлж байна. Увс аймгийн Наранбулаг сумын угуул Монголын иргэний гарын тээвэр компани хуулийн хэлтсийн дарааga нэмэг чиргалын гандуулгын хурдан хонгор үрээ Монгол улсын татвартай Жононгийн Батүлэг үеж хурдлуулж байгаа өнөөдөр орж ирсэн бол түүний урд талд нь яваа энэ жижигхэн алдар үрээ Төв аймгийн Алтанбулаг сумын Нэм 50-гийн Эрдэнэтлагийн улсын Ховд аймгийн Булган сумын Шилгийн их чиргалын хурдан хээр үрээ энэ урд талд нь явнаа үзэгчтэй. За Шилгийн их чиргалын хээр үрээг Алтанбулаг сумын Нэм 50-гийн Эрдэнэ далай өнгөрсөн жил Ховд аймгийн Булган суманд болсон дэлхийн торгуудын жангар их нааданд хонгор азраг төрүүлсэн урьдчилан жил Төв аймагт хонгор азраг аман хүчөнд дурлуулсан Төв аймгийн Алтанбулаг сумын Нэм 50-гийн Эрдэнэтлагийн улсын Шилгийн их чиргалын хонгор азраг ард дээр нь Увс аймгийн Наранбулаг сумын нэмэг чиргалын гандуулгын одоо хурдан хонгор үрээ 195 номертой мартсан энэ ард дээр нь гараад ирсэн байна. Тодмондоо байж Батүлэг байсан байх шүү. Ахаад рашаа сууд одоо боломж ирэн бараг байх болцсон юм шиг байна. Тэр ард дээр ява цэнгэр цээж нэмнэтэй 113 номертой хээр үрэг нэг одоо сая зурглаач дурантай харуулад өнгөрлөө. Пүрэв сайхан зааны одоо халтар үрээ Монгол улсын зам Баатар уугийн пүрэв сайхан гэж Ховдын нутгийн нэрийг улсын нааданд гаргаж төрийн 9 үлцагаан дугийг 7 удаа тойрсон Монголын одоо шилдэг заануудын нэг. За ингээд тогтоо сайхан урьслаарэ. Манай зурглаачийн дуран Ховдын Жандамны Батчулууны ерөөлт манлайгийн одоо хурдан халдсан үрэг Батманд гэж 19 дугаар бүрэн дунд сургуулийн 2-ын ангийн сурагч Батманд гэж хүүхэд унсан өнөөдөр уршилж байгаа харагдж байна. За ингээд алтар үрээ улсын мандаа уяж ерөөлтийн алтар үрээ за үзүүрийн хэдэн үрээ бөөгнөрч байгаа харагдж байна. За энэ бол одоо үнэхээр одоо аршаа их сууж одоо хамаагүй болохгүй юм байна да. Хинтээ аймгийн газар сумын аюурын амралтын хонгор үрээ энд дэдгснэ харагдж байна. За улсын алтарт уяж Цэрэнжив үйлсэн сартай хонгор үрээ Монгол бай тамгатай байсан баха. За уралдаан чинь одоо 10 Улаанбаатар хотын Баян хөшөөний 105 дугаар сургуулийн 4-ийн Ж-ангийн сурагч Отгон далай гэж 14 настай хүүхэд Монрой даатгал компаниар даатгуулсан Хинтээ аймгийн газар сумын аюурын амралтын хонгор үрээ Монгол улсын татмандаас Төмөрбаатарын галуу дарахын бор үрээ ард дээр нь ява. За энэ бол одоо сая төрүүлсэн хязаалан төрүүлсэн халтартай ч бас нэлээд ийлгүй адилхан мал харагдж орч вэ. За энэ наадлынх нь бол Хинтээ аймгийн газар сумын аюурын амралтын одоо хонгор үрээ. За уршилж энэ хоёр бол 5 6 дээр яваа өрөөнөч үзэгчтэй. 5-6-гийн хоёр үрийг та бүхэнд харууллаа. Энэ хоёрын аль нэг нь хайрагдаж байгаа болох бах. За урдлын хэдэн үрийг манай зурагтаачин дунд харуулъя. Ховлтай аймгийн Халуун сумын угуул Монголын 3 үеийн удам туяас Дэлгэрийн Туванжив алдартын хүү Тодмондоо байж Туванживын Ган нумрын хүү Монгол улсын залуу алдарт туяас Ган нумрын жин зургийн зэр дүрээ 4 дээрээ 3 дээрээ Монгол улсын мандаа байж Ганбаатарын буян дэвтрийн улсын Өвөр хангаа аймгийн уян сумын байж Даваа нурмын хээр үрээ Харгагийн Даваа нурмын хээр үрээ Аман үзүүн дээр Увс аймгийн Турган сумын Сайн жаргалын анх хоёрын зэр дүрээ Дорн таймгийн Цагаав сумын Додмондоо байж Төвдөн Саяжны Бацургийн унган үрээ юм аа. За ингээд Ховд аймгийн Зэрэг сумын угуул аймгийн алдарт байж Бөхчлөөний Баатар үлгийн одоо хурдан мор үрээ хөтөлсөн хэвээрээ 13 үеэг үргэлжлүүлж тарлж байгааг манай зурагтаачин дуран харуулаарэ. 3 үрээ үйлцэд тарлаад өнөөдрийн өнгөлж байгаа мор үрээний ард дээр ирээд нийлж байгаа харагдж байна. За ер нь бол одоо өнөөдөр бол одоо зантай сайхан уралдаан одоо болж байгаа харагдж байна. За үнэхээр одоо үзүүрийн 4 үрээ бол одоо сайхан урд нь гараараа яваарай. За өнөөдрийн одоо хэдэн үрээ бол одоо өнөөдрийн үзүүрийн 4 үрээ бол одоо тун хурдан байгаа харагдж байгаа шүү байна. За арын үрээнд одоо сүүхлээр одоо айрэг дараа амжихгүй юм шиг харагдаад байгаа юм. За Монгол улсын мандаас Ганбаатарын буян тогтоох нэг түрүү нэг аман үзүү 4 айрэг авч ирэн магадгүй боллоо. За урьслаарай. Ган нумрын жин зургийн зэр дүрийг давхлын арах юм бол бараг одоо Монголын алдар турдан газарганы төлөв гэдэг нь батлагдаж байна да энэ бараг. За энэ бол одоо тонгоодог зэрд гэж Төмөн олныхоо дунд аригдсан сүүн зэрд гэдэг одоо хурдан газар Монголын олон том наадан жолоо өргүүлсэн тэр зэрд газартай мөн тун адилхан документтэй зэрдүүр тэр цааталтын дөрөв дээр яваад байгаа. За уршиж Бөхчлөөний Баатар үлгийн бор үрээтэй нэг сайхан зэрэгцчих. Ховд аймгийн Зэрэг сумын яаж Бөхчлөөний Баатар үлгийн хурдан зэрдүүрээ. За энэ бол одоо хурдан бор үрээ. За энэ Ширээтэй сарн тамгатай юм байна. 591 номертэй байсан байхаа тийм ээ. За 591 номертэй Бөхчлөөний Баатар үлгийн хурдан бор үрээ. За энэ бол одоо харагдаж байна. За 590 эдэн номертой юм да. 92 номертой юм уу да. Ховд аймгийн Зэрэг сумын байж Бөхчлөөний Баатар үлгийн хурдан одоо мөрөөрэй гэж одоо бүтгэл дээр бүртгүүлсэн байгаа харагдаж байна. 591 номертой юм 99 номертой 90 номертой юм байна. За ингээд 590 номертой мордсон
үрээ байна. За энэ одоо бүртгэл дээр байхгүй юм байна. Баатар бэлэг гээд одоо бүртгүүлсэн юм шиг харагдаад байна да. Энэ 590 номертой Монгол улсын харцаг Бацаагийн бор үрээ юм байна шүү дээ үзэгчтэй. Ховд аймгийн Жандман сумын харьяат Монгол улсын харцаг Нямаагийн Бацаагийн бор үрээ өнөөдрийн хурдан хөтлөнгийн уралдааныг өнгөлөөд орж ирж байгаа юм байна шүү үзэгчтэй. Энэ бол одоо бүртгэл дээр буруу бүртгүүлсэн ийм үрээ байна. Бүх чөлөөний баатар бэлэг гээд бүртгүүлсэн юм байна. За ингээд Монгол улсын харцаг Ховд аймгийн Жандман сумын харьяат Монгол улсын харцаг Бацаагийн уйч хурдлуул Бацаагийн одоо хурдан бор үрээ бол Өвөр Анга аймгийн Уян сумын уяас Даван нурвын Ганбаатарын одоо унган адуу бор үрээ хөтөлсөн байна. Монгол улсын харцаг Бацаагийн бор үрээ гэж одоо бүртгэлээр бүртгүүлсэн юм байна үзэгчдээ. 590 номертой. За энэ бол одоо сүүлд бүртгүүлсэн ийм үрээ байна. За ингээд Бацаагийн харцагын бор үрээ мөн одоо мандаа байс Ганбаатарын буян догдог байсан шүү дээ. За ингээд Бацаагийн харцагын бор үрээ Өвөр Анга аймгийн Уян сумын уяас Даргагийн Даван нурвын унган адуу бор үрээ хөтөлсөн. Аман үзүүн дээр нь увсын сайн жаргалын анх хоёрын зээр дүрээ. 3 дээр Говьтай аймгийн Халуун сумын Ан номрын жинзөргийн Сүүн зээрдийн төл зээр дүрээ 3 дээр. За одоо бүр аман үзүүр яваад очлоо. 4 дээр Даргагийн Даван нурвын хүү Ганбаатарын өөрийнх нь хайрвэрээ 4 дээр яваа. За ингээд үзүүрийн 2 хүрээний тарлахыг одоо та бүхэндээ харуулъя. Монгол улсын мандагч Ганбаатарын буян догдгийн үеч хурлууж байгаа. Ховд аймгийн Жандман сумын харьяат Монгол улсын харцаг Нямаагийн Бацаагийн хурдан бор үрээ Монголын мөрөн спорт дэвштэй холбооны 25 жилийн ой 2 наадмын шүтлэнгийн уралдааныг хөтөлсөр барайны зурхаараа орж ирж байгааг та бүхэн харуулж байна. За аман үзүүн дээр Говьтай аймгийн Халуун сумын Ан номрын жинзөргийн одоо хурдан бор үрээ. За тэр цаатлын бор үрээ бол одоо Өвөр Анга аймгийн Уян сумын уяач Даван нурвын унган адуу. За ингээд буян догдог мандаа 2 төтрүүгөө одоо авч ирэн түн магадгүй болчихлаа шүү. Бор үрээ одоо өнгөн дээр нь одоо нэлээд тасрам өнгөтэй орж ирлээ. За ховд нутгаас өнөөдөр түрүү тодорлоо. За бүр тарлж байна бор үрээг. Одоо тарлуулж байгаа харагдж байна. За хамаагүй тарлуулбал ханарч битгэхэр юм үрээ вэ шүү. Буруу тийш ханарч битгэхэр юм байна. За тэр хэлээгүй юу? Ховд аймгийн Жандман сумын харьяат Монгол улсын харцаг Нямаагийн Бацаагийн бор үрээг улсын мандаа байж Ганбаатарын буян догдог үеж өнөөдөр түрүү магнаа дурлуулан орж ирж наадамчин болоо байсаж байгаа нэ. За ингээд Бацаагийн харцаг өнөөдөр ямар ч байсан түрүүтэй одоо сайхан наадаж байгаа харагдж байна. За ховдын Жандманаас одоо улсын харцаг Нямаагийн Бацаа одоо хурдан бор үрээ түрүү магнаа дурдлан орж ирж наадамчин олноо байсаж байгаа харагдж байна. За зогсоорой. За бор үрээ бол одоо ингээд ямар ч байсан түрүү магнаа дурдалдаа. Ховд аймгийн Жандман сумаас аман үзүүн Говьтай аймгийн Халуун сумын Ан номрын жинзөргийн одоо хурдан зайр дүрээ аман үзүүн дурдалдаа. За 3 дээр нь орж ирсэн Өвөр Анга аймгийн Уян сумын Даргагийн Даван нурвын хайр үрээ 3-т Увс аймгийн 4 сумын Сайн жаргалын анх хоёрын зээр дүрээ 4 дурдалдаа. За 3 4 аман үзүү 3 4 үрээнүүд орчлоо. За өнөөдөр бол одоо хурдан шүтлэнгийн уралдааны өнгөний 4 үрээ нэгэн одоо хол одоо тасарч орж ирсэн. За 5-ын үрээг манай зурагдаачийн дунд харуулъя. За ховд телевиз сүл телевизийн уран бүтээл хамтлан өнөөдрийн энэхүү нэвтрүүлгийг одоо улс орон даяар шууд дамжуулан үзүүлж хурдан шүтлэнгийн уралдаан бананы зурхаар орж ирж байгаа мөчийг манай зурагдаачийн дунд одоо харуулж байна. За одоо бүгдээрээ харъя. За хайргийн 5-ын үрээ ямар үрээ орж ирж байгааг харуулъя. За өнөөдрийн одоо хурдан шүтлэнгийн уралдааны айргийн 5 дээр 59 номертой мордсон алтар үрээ одоо 5 руу орж ирсэн. Төв аймгийн Алтан булган сумын уяат Нямдавангийн Эрдэнэ далайг байсан Ховд аймгийн булган сумын Шилгийн Инх жаргалын алтар үрээ тавуулж 6-гаар Хэнти аймгийн Ганцар сумын Аюурын Амралтын хул үрээ орлоо. 214 номертой Сүхбаатар аймгийн Мар улс сумын Анхбаатарын хөрөн үрээ орлоо. Тодмандаас Галуутрахын Мар үрээ орлоо. 113 номертой мордсон Ховдын Жандарны Пүрэв сайхан зааны алтар үрээ орлоо. За тэр дээгүр 212 дэх алтар үрээ мөн одоо орчлоо. За Увс аймгийн Наран булган сумын Уугуул нэмэг жаргалын гандулгын хонгор үрээ 195 номертой өнөөдөр 17-8 багцаанд орлоо. За ингээд айргийн мөрний хашин дээр сүлцүүлье.
Бацаа ярьц. Яростайгаа маньнаас. За баяр хүргэе. За юуны өмнө одоо өнөөдрийн энэ сайхан нааданд одоо үрээгийн айрагдуулж өнөөдөр бас унган үрээ одоо сайхан хурдаж хоёроор ч одоо айрагдаа манай зүсэд үрээгээ сайхан. Би унган сумын харьяат Өвөрн аймгийн унган сумын харьяат аймаг алдартай Таргагийн даваанаар гэж байна. Тэгээд миний унган үрээ Бацаад өгөө нэр төрөлхөд сайхан төрүүллээ. Өөрөө чи хээр үрээ саарьтлаа. Баяртай. Өнөөдрийн наадмаас одоо 3 1 4 2 ч айраг авч байгаа. Тэглээ. Ховдын цэгэрээ та өмнө ирж наадчихсан уу? Наадж байгаагүй. Анх удаа наадчих. Энэ сайхан хангаад ирж анх удаага наадчих. Сайхан олон ариг авч төрөө авлаа. Баяртай байна. За олон наадмаас ариг төрөө. За баярлалаа. За өнөөдрийн их баяр наадмын хурдан шүтлэнгийн уралдаан одоо барайнд орж үзүүштэй сайхан уралдаан бас өрнөлөө. Нимба. За ингээд өнөөдрийн уралдаанд Говьлтай аймгийн Халиун сумын байж Ган төмрийн шин зөргийн зээр дүрээ айраг турдалаа баяр хүргэе. Баярлалаа. Би Говьлтай аймгийн Халиун сумын харьяат Отхон баяр гэдэг хүн байна. Тэгээ манайхны үрээний уяаны үрээ энэ тод мондоо яач Ган төмрийнхээ унгаа одоо. Сүнг зээрдийн төлөө. Их нь болохоор нэг манай хурайд уу Эрдэнэлгийн адооны гүвт. Танай галуу ер нь хичнээн насанд яаж уралдав? 4 насанд 6 адуу уралдууллаа. Тэгэл өнөөдөр сүүлийн насанд айрыг авлаа. Аман көз баяртай. Наадуусаар. За. Йоо нааш. За юуны өмнө одоо Ховд аймгийн Булган сумын шилгийн их чаргатай хээр үрээ өнөөдөр айраг дурдалаа. Баяр хүргэе манай наад. За намайг Нэмтэй огт Эрдэнэлэг гэдэг Төв аймгийн Алтан булгаас ирлээ. Тэгээ шилгийн их жаргал гэдэг Ховд аймгийн Булган сумын шилгийн их жаргалын нэр төрөлдөд сайхан хараас дайрж тавлаа. За энэ ямар удамтай үрээ вэ? Энэ Цагаан Мандын Боёнбаатар гэдэг анахын унгаар. Эрдэнэтэй Аранга төвшрүүлгийн. Өмнө нь яаж уралдав? Өмнө одоо битүүн үрээ дааг уяагүй. Би дааг аваад тэгээд уяагүй өнжөөд энэ жил анх удаа өнөөдөр л орлоо. Тэгээ бахан гад нэг юунд аргин гураар тавьгээл. За олон сайхан наад. За баярлалаа. Энэ буяа ахта маш их баярлалаа гэж хэлээ да. За олон сайхан адуу гэсэн тий. За ингээд өнөөдөр үзэгчтэй Увс аймгийн Түргэн сумын уяаж сайн жаргалын анх хоёр одоо өнөөдөр үрээгээ айрагдуулаа баяр хүргэе. Хоёр шиг айрагд. За баярлалаа. Өнөөдөр утга уралдаанд шүтлэн маань сайхан уралдаж аман үзүүлсэн явдал их баяртай байна. За энэ шүтлэнг хүм мандалгалуу яаж Монгол Улсын тод мандал байж их баяр үйдэг. Их баяр яаштай бас давхар баяр хүргэе. Унгад дорн бишээ энэ манай гал за би өстө нөгөө жинхэнэ нэрийн санд улаана гэдэг манай уяаны галын тэр залууг унгаад уу. Өнгөрсөн жил Эрдэнтийн Архангаа наадам төрүүлсэн гад байгаа. Тий. Тэр наадмын зохион байгуулалт нь ямар болж байна? Ер нь бол бас хэдийгээр хуураа тоостой байгаа ч гэсэн бас сайхан орон нутгийн байгууллагууд сайхан зохион байгуулж байна бидлэнгөө. Наадуу сайн. За баярлалаа. Оо тийм үү чи За ингээд үзэгчтэй Ховд телевизийн уран бүтээлч хамт олон одоо та бүхэндээ Монголын морин спорт баяртай холбооны 25 жилийн ойн зориулсан мөн Монгол мөр дэлхийн дээд амжилтанд бүртгүүлсэн 8 жилийн ой зориулсан энэхүү морин уралдааныг Ховдын цэгэр хязгаараас та бүхэндээ 6-наас 3 ангиллын уралдааныг их орон даяар шууд амжуулан үзүүллээ. Мөн Сүл телевизийн уран бүтээлч хамт олон бас шууд амжуулан үзүүллээ. За сүүлд нь НТV телевизийн уран бүтээлч хамт олон Улаанбаатар хотод та бүхэндээ дэлгэрэнгүй сайхан үзүүлнэ. Ингээд бидний нэвтрүүлгийг анхааран үзсэн эрхэм үзэгч та бүхэндээ баярлалаа.